Монголын үндэсний олимпийн хорооны нэрэмжит Байт Хармааны 2026 оны насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор нээлттэй хийлээ. 8 дугаар сарын 7-наас 9-ний өдрүүдэд үргэлжлэх тус тэмцээнд нийт 16 клуб тамирчид оролцож, реквер болон компаунд төрлөөр улсын аваргын төлөө цэц мэрэгнээс сарин өрсөлдөж байна. Олимпийн хорооны 70 жилийн яваа болж байгаа. Тэгээд Байт Хармаатайгаа хамтраад тэмцээний хамт зохион байгуулж байгаад бас их баярлж байна. Тэгээд Олимпийн хоруудад 70 жилийн яваа мэнд хүргье. Нийт 16 клуб орж байна. Дээрээс нь 150 тамирчид реквер болон компаунд гэсэн хоёр төрлөөр явж байна. Рекверийн төрөл нь 140-од тамирчин байна. Үлдэгдэл нь 30-40 тамирчин байна уу? Тэр нь компаундын тамирчид байж байна. Компаунд маань арай хожуу өссөн одоо Монголд 15 жил болох гэж байна. Сүүлийн үед бол хүч төрөн орж ирж байгаа. Одоо Лос Анжелесийн Олимпиад оролцох эрхтэй болсон байгаа. Тэгэхээр зэрэг Монголын тамирчдаас бас боломж биднэрт байгаа учраас одоо хичээцгээж байна. Одоо ингээд систем ухсарж байгаа учраас харьцангуй биднэрт бас реквер маань өөрөө 50 60 жил болсон учраас бид нар бас топ спорт учраас ярих хийх одоо үзүүлэх юм ихтэй байгаа. Одоо хичээх хэрэгтэй байна да. Манай шгшээ багийнхан 14 хоногийн хугацаатай говьр сорт улсын аварга бэлтгэл гарсан байгаа. Тэгээ ер нь бэлтгэлийн хувьд бол маш сайн. Гэхдээ одоо яг гадаа цаг агарын хувьд нэлээд салхитай байгаагаас шалтгаалаад хүмүүсийн оноо жоохон тааруухан талдаа гарч ах шиг байна. Гэхдээ тамирчин бид хүмүүс ч одоо тэгээ салхитай, бороотой, нартай харж идэг болтой тэгээ нэг нөлөөлөхгүй болов гэж бодож байна. Миний зүгээс болохоор энэ Солонгос улсын МК компанитай дилерийн гэрээтэй байдаг. Агаас өөрөө спонсорлуулдаг болохоор одоо гадаад харилцаа хариуцсан менежер одоо Монголда авчираад одоо талбай дээр одоо нумны сурчлагаа, нум худалдаа тиймэрхүү зүйлсээ хийж байна. Тийм болохоор бас энэ талаараа бас онцлогтой байж магадгүй. Би харин Байт Хармааг олон жил сурыг гэж мөрөөдөл яваад байсан. Айгүй олон жил. Тэгээ саяхнаас нэг 3-4 сарын өмнөөс хичээллэж эхэлсэн л дээ. Тэг үнэхээр гайхалтай спорт гэдэг нийтэд одоо энэ бүр гүнзгий урчсан ингээл хамаг юм ажил амьдралаа зохицуулаад явж байна. Би сая энэ 3 сарын дундаас эхэлсэн байхгүй. Тэгээ энэ удаа 5 дахь тэмцээнд оролцож байгаа тийм. Яг хөө болж өгөх юм бол олон тэмцээнд оролцоод олон туршлага ер нь тэмцээн яаж болдгийг багаар ажиллахад ямар байдгийг, хувийн сахилгатай, хувийн харван дээр ямар байдгийг тэрийг бас үзэж зөндөө олон сураад мэдрэл явж байна. Сая өнгөрсөн хугацаанд нэг сонирхогчдын тэмцээнд ороод нэг жижигхэн медаль авсан. Тэгээ тэрэндээ урамшаад гоё л байна. Ерөн зүгээр хувийн өөртөө ажиллах юм бол болохгүй хэцүү айгүй гоё спорт юм байна л да. Манай клубээс рекверийн төрөлд эмхтэй 3, эрэгтэй 3, компаундын төрлөөр эрэгтэй 3 гээд нийт 9 тамирчин. Мөн төрийн банк нөгөө манай клуб дээр хичээлдэг байхгүй. Төрийн банкнаас эрэгтэй 3 мөн эмхтэй 1 гээд нийтдээ нэг 15 тамирчин байна. Ер нь бол одоо манай улсын аварга маань жилдээ одоо ганц болж байгаа хамгийн том тэмцээн. Одоо нэг энд л бүх хүмүүсөө зорж бичлэгээ хийж байгаа. Тэгээд тамирчдын маань одоо юу чадах те бүтэн жилийн хугацаанд юу сурсан одоо энэ л үед л бид нэр гарах хэрэгтэй учраас бүгдээр хичээгээрээ тэгээ юу бодож санаж ясан тэрийг өөрсдөө хичээж хийгээрэй л гэж хэлэхээр байна.